За Монгол улсын авилгын индекс доод түвшиндээ хүрлээ. За яагаад вэ гэдэг талаар эдийн засгийн хэд хэдэн тайлбарууд та бүхэнд өгье. За нэгдүгээрт бол төсөв Монгол улс төр бол маш их өссөн. За төсөв гэдэг бол хулгайн орон зайн, авилгал хийх орон зай ихсэж байгаа гэсэн ийм бол эдийн засгийн утгыг бол илэрхийлдэг гэд хэлчихэд бол буруудахгүй. За энэ статистикаар харуулж байгаачлан 2020 онд бол 13.9 их найт төгрөгийн төсвийн зарлагыг манай Монгол улс гаргадаг байсан бол за 2025 оны жилийн эцсийн байдлаар бол 31.3 их найт төгрөгийн бол зарлагыг бол гаргачихсан ийм өндөр өсөлттэй төсвийг бол бид нар сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол гаргасан байна. За энэ хэмжээгээр манай Монгол улс эдийн засаг өссөн үү гэдэг ийм асуултанд бид нар хариулт өгөх шаардлагатай. За ер нь бол төсөв өсөж байгаа нь энэ бол муу гэсэн үг бол биш. Гэхдээ өсөлтөө давж өсөж байгаа энэ төсвийн өсөлт бол мэдээж авилгын индекс төр бол маш хэмжээгээр бол сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэг бол харах юм шаардлагатай байгаа. За нэг ялангуяа эдгээр жилүүдээр бид нар өсөлтийн хувийг хараад үзэх юм бол за хамгийн анхаарал татчих бол 2023-аас 2024 он байна л за 36%-аар л өссөн байх жишээ нь. За тухайн үед бол ковид болоогүй. За яг Кензи хэлээд байгаа шиг энэ эдийн засгийн яаралтай төсвийн ийм дэмжлэг хэрэгтэй болсон жил бол байгаагүй. За гэтэл бол энэ төсөв бол маш их хэмжээр л өссөн байна гэдэг бол статистикаар бид нар харж байгаа гэсэн. За ингээд 2-3 жилийн дотор бол ерөөсөө даблдаад явчихсан ийм төсвийн зарлага бол бид нар бол харж байна гэсэн. За үр дүнд нь бол манай Монгол улсын авилгалын индекс 2025 онд ямар төсөөлтөй байгаа гэдэг дээр бол бараг бүгд мэдж байгаа. 182 орноос бол 124 дээр бол эренбэлтгэх ийм төсөөл бол гарч ирж байна гэсэн. За энэ бол түүхэнд байгаагүй хамгийн муу үзүүлэлт гэсэн. За хэрвээ төсөв ихсээд за эдийн засаг өсөөд бүх юм маш гоё байдаг байсан бол яагаад энэ авилгалын индекс өөрөө буурахгүй байгаа юм бэ гэдэг ийм бас асуултын тэмдэг бол араас нь л ажил хийж байна гэсэн. За энд бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр мэдээж авилгал гэдэг бол мөнгө яригдж байгаа. За мөнгө гэдэг бол төрийн мөнгө яригдж байгаа. Төрийн мөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө яригдж байгаа. За энэ дээр бол төсөв ихсгийн хэрээр зарлагтын ард нь бол жинхэнэ авилгал бол явагдаж байгаа гэдгийг бол маш энгийн юм тоон үзүүлэлтээр бол бид нар харах юм шаардлагатай боломжтой бол байна гэсэн. За дараагийн бол мэдээж уйлаг болчихсон сэдв төрийн өмчт компаниудын өнөөгийн нөхцөл байдлаа. За үе үеийн засгийн газрууд бол төрийн өмчт компанийг бууруулнаа гэж бол амласан. Гэхдээ улс төрчнөрийн томилгоо бол явагдаж байгаа гэдэг бол та бүхэн бараг мэдж байгаа хаа. За 2025 оны жилийн эцсийн байдлаар бол 101 төрийн өмчт компаниуд бол үйл ажиллагаа явуулж байна. За төрийн бас оролцоотой компаниудын тоонд оруулсан байгаа шүү. За тэгээд ер нь бол хараад үзэх юм бол бараг тал орчим хувь нь дандаа алдагдaltaй бол ажилтгаа гэсэн ийм тоон үзүүлэлтүүд бол байгаамаа. За мэдээж дахиад улиг болсон сэдв төрийн өмч гэдэг бол төрийн өмчт компани гэдэг бол энэ компанидэр бүртгэлтэй байгаа, балансан дээр бүртгэлтэй байгаа хөрөнгүүд бол хэний ч өмч биш ээ. Улс төрчнөрийн энэ улс төрийн оноо авах за мөн тодорхой хэмжээний санхүүжилт гарах ийм бол мөнгө явагдаа гэдэг бол нэг нөгөө хэлчих бол юм шаардлагатай бол байгаад байна. За эндээс бид нар хараад үзэх юм бол нөгөө бидний яриад байгаа хэний ч өмч гэж нэрлэгдэж байгаа төрийн өмчт компаниудын нийт хөрөнгө нь бол ямар үзүүлэлттэй байгаа вэ гэхээр 2024 оны жилийн эцсийн байдлаараа 59.4 их найт төгрөгийн бол хэмжээтэй бол яригдж байгаа гэсэн. Энэ бол манай дотоодын нэвтрүүлэгтгүүний тухайн үеийн байдлаар 74.3% бол тэнцэж байгаа гэсэн. За энэ их маш их хэмжээний хөрөнгө энэ нэг хөрөнгийг за тодорхой хэмжээгээр улс төрийн томилгоо хийсэн хүмүүс удирдана гэдэг нь за ард нь ямар авилгалын индекс дээр сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг нь бол хинт ч ойлгомжтой юм бол асуудал байгаамаа. За өнөө санхүүгийн тайлангуудыг нэгдсэн байдлаар хараад үзсэн бол хамгийн ноцтой үзүүлэлт юу вэ гэхлээр энэ нийт үрийн хэмжээ төрийн өмчт компаниудын энэ үрийн хэмжээ ямар байгаа вэ гэхээр нийт 22.9 их найт төгрөгөөр хэмжигдэж байна. За энэ бол 2024 оны статистик. За ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний 28.6% бол тэнцэж байгаа гэсэн. За төрийн өмчт компаниуд маш их зээл авч байна, маш их хөрөнгөтэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн бараг төсвөө бол дахиад 2 дахин нугалцчихсан юм шиг ийм хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж байна. За орлого ашиг талдаа бол хэлэхэд бол маш хэцүү. За 100 тонны. За нэрлэх юм бол Эрдэнэт. За араас нь бол Эрдэнэс 5-7 зэрэг ийм цөөхөн эдэн төрийн өмчт компаниуд ашигтай ажиллаж байгаа болохоос биш дийлийнх нь бол 50 гаруй нь бол дандаа алдагдaltaй ажиллаж байгаа. Маш их хөрөнгийг маш муу эргэлдүүлж байгаа. За үүний ард мэдээж авилгал өсөж байгаа. За ингээд индекс дээр бол сөрөг нөлөө үзүүлсэн ийм үзүүлэлт бол байна гэсэн. За дараагийн асуудал бол бидний бараг өдөр тутамдаа тулгардаг бизнес эрхэлж байгаа хүмүүс бараг өдөр тутамдаа тулгардаг асуудал бол манай Монгол улс бол журмын улс бол болчихсон. Журмын улс гэдэг нь болохоор маш олон журамтай, маш олон зөвшөөрөл авдаг, маш олон ийм дамжлагыг хаалганы ард хүлээж тухайн бизнесээ бол явуулдаг гэсэн ийм орчинтой бол байгаа. За үүний ард бол мэдээж тухайн зөвшөөрөл авахын тулд авилгал яригдана. За ингээд бол авилгалын индекс дээр бол энэ сөргөөр нөлөөлж гинэ гэж бол бодоход бол илүүдэхгүй гэсэн. За хэд хэдэн тоо статистик бид нар бол яриад үзье. За Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай Монгол улс дээр бол дунджаар нэг лиценз тусгай зөвшөөрөл авахын тулд 42 хоног зарцуулж гинэ гэсэн
ийм тоо үзүүлэлт бол байгаамаа. За энэ тоо бол ерөнхийдөө зүүн Азийн улсуудтай харьцуулаад үзэх юм бол бараг 3 дахин их хугацааны энэ хүлээлт бол үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр тусгай зөвшөөрөл болгоны ард бол мэдээж хин нэг нэр яриулдаг. За мэдээж хин нэг нэр тусалцаа авдаг. За мэдээж хин нэгэнд хідэн төгрөг өгдөг юм асуудлууд бол нууц зөвшөөрөл болчихсон. За мэдээж бол жишээ нь Facebook-ийн групп дээр бол тусгай зөвшөөрлөлтэй компани авна гэсэн юм бол зарууд бол чөлөөт явдаг байсан. Явж байгаач байгаа. За тэгэхээр бол энэ юу үзүүлж байгаа гэхээр цаашдаа бол манай Монгол Улсын авилгын индекст энэ олон журмууд бол сөрөг нөлөө үзүүлж байна гэж бол хэлэхэд бол буруудахгүй. За 2016 оны байдлаар 914 тусгай зөвшөөрлийг за 54 байгууллага бол гаргадаг гэсэн юм тоо үзүүлэлт бол байгаамаа гэсэн. За энэ олон байгууллагын ард бол мэдээж гарт хүндрүүлдэг ийм асуудал бол яригдж байгаа гэсэн. За шинээр бол манай Монгол Улсын хувьд бол энэ зөвшөөрлийг яаж бууруулах вэ гэдэг талаар хэд хэдэн ийм хуулийн төслүүд бол яригдж байгааг та бүхэн бол мэдж байгаа. За манай Монгол Улсын хувьд бол за яг өнөөгийн байдлаар бол 103 ийм лицензийн тусгай зөвшөөрлүүд бол байгаа. За өндөр бол 210 дид төрөл гэсэн ийм үзүүлэлтүүд бол бас араас нь тусгай зөвшөөрөл бол яригдж байгаа гэсэн. Тэр маш их хэмжээний зүйлүүд бол байгаа. За ард нь бас тэр хэмжээгээр бол журмууд бол их байна гэсэн ийм дүгнэлтүүд бол байгаамаа гэсэн. За тэгээ эцсийн дүндээ манай Монгол Улсын авилгалын индекс нийгэм тодорхой. За төсвийг өсгөөд эдийн засгийн мега том төслүүдийг хөгжүүлээд энэ төсвийн зарлаг бол ихсгээд за ингэснээр бол эдийн засаг сайжраад за тэгээд энэ бол манай Монгол Улсын авилгалыг бууруулдаг бүх энэ ард иргэдэд үйлчлэгээ гэсэн ийм одоо онол төсөөл бол худлаан байна гэдэг бол бид нар харлаа гэсэн. За шийдэл ямар вэ гэхээр маш энгийн. За түрүү миний ярьсан 3 эдийн засгийн тоо үзүүлэлтээр яриад үзэх юм бол хэд томорсон төр, за хэд томорсон төрийн өмчт компаниуд, за хэд олон журмууд, тусгай зөвшөөрлийн шаардлагууд, за эдгээр бол авилгалыг бол өсгөх ийм үндсэн суурь бол болж гинэ гэсэн ийм тоо үзүүлэлт бол ярьж байна. За эх жилүүд бол манай Монгол Улсын засгийн газраас бол 20 төрийн өмчт компаниудыг бараг ховчлаа гэсэн зүйл бол яригдж байгаа. За гэхдээ сүүлийн 4 жил бол энэ бол яригдсаар байгаа. За асуудлын гол нь эдгээр алдагдaltaй байгаа компаниудыг ер нь 2 дахь зах зээл дээр авах нь байгаа мó гэдэг бол бас юм асуултын бол тэмдэг бол байгаа гэсэн. За тэгэхээр шийдэл юу гэхээр төсвийн эдийн засгийн өсөлтөд одоо хамааруулж өсгөх. За эдийн засаг 5% өсөж явахад 36%-аар төсвийг өсөхгүй байх ийм шийдэл байна. За дараа нь бол төрийн өмчт компаниудыг ховчлох ийм шийдэл байна. За дараа нь бол журмуудаа чөлөөлөх ийм шийдлүүд байна гэсэн ийм үндсэн дүгнэлт бол гарч байна. За ингээ Монгол Улсын авилгалын индекстэй холбоотой эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтүүд за шийдлүүдийн талаар өөрсдийн байр сууриа та бүхэнд хүргэлээ. Анхааралтай баярлалаа.